Within the framework of the Canada-Mongolia Merit Project, funded by the Government of Canada and jointly organized with the Civil Service Council of Mongolia, the Lead Together Women's Leadership Forum was successfully held, aiming to strengthen women's leadership and participation in the civil service. The forum was opened by Mrs. Eltsude Surun, Chairwoman of the Civil Service Council of Mongolia, and commenced with remarks from His Excellency Stephen Dost, Ambassador of Canada to Mongolia. The forum aims to empower women's leadership and engagement in order to build a more ethical, human right-based, gender-responsive, and citizen-centered civil service. Бидний гол зохион байгуулж арга хэмжээл төрийн албыг бэхжүүлэхэд сайн засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүд бид өөрсдөө хамтдаа яаж дүүжүүлэхийн, хамт дуу хоолойгоо хонь нүрээ яаж оруулах юм бэ гэдэг нэгдүгээр зорилго. За энэ зорилгот ороод нэгдээд бид хамтдаа цаашаа явахдаа ёс зүйтэй, хүнээр хідээлсэн, гендерийн хариуцлагатай тэгш байдлыг нэмэгдүүлсэн бүх шатны энэ төрийн албаны бодлого хөтөлбөр үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн төлөө хамт ажиллах, цаашлаад эрэгтэй эмэгтэйчүүдийн хүүсийн тэгш арсаг бүх шатанд нь жигдрүүлэх тал дээр хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллана. Улс төрийн түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бол нэмэгдсэн. Энэ бол Азтай байтугай дэлхийд бидний үнэлэгдэж байна. Гэхдээ одоо бид нар манлайлал гэдгийг зөвхөн тоо гэдэг талаас нь ярмааргүй байна. Дэлхийн нийтээрээ манлайлал гэдэг үгийг тэгш оролцоо гэдэг тал дээр нь одоо нэлээд анхаарал хандуулж ярьдаг цаг үе болчлоо. Тэгвэл яагаад бид нар хамтдаа төвчээлье гэж байгаа юм бэ? Эмэгтэйчүүдийн үгийг сонсдог, шийдвэр гаргахад тэгш оролцоотой байлгадаг. Гарч байгаа шийдвэр нь яг нийгмийн амьдралын одоо бүх нөхцөл байдлын тэгш байдлыг хангах чиглэлээр одоо шийдвэр гаргах төвшөнд нь бид энэ асуудлыг тавья гэж энэ арга хэмжээ зохион байгуулж байна л да. Орон нутгийн хувьд ялангуяа гендерийн холбоотой асуудал дээр бол мэдээж одоо гендерийн зөвлөлүүд шатны одоо байгууллагууд маань бол нөлөөллийн ажлуудыг бол чамгүй хийж идэг. Тэрний нэг жишээ нь бол өнөөдрийн зөвлөгөө бас гендертэй холбоотой байгаа нь үнэхээр бас сэтгэл хангалуун байна. Хамгийн гол нь энэ нөлөөллийн ажлууд энэ одоо гендерийн тухай асуудлуудыг улс төрчдийн хувьд бол бас эргээр харах эмэгтэйчүүдийн эрхийг хангахад тийм ээ улс төрийн нөлөөллийг одоо аль болох гаргахгүй байхыг одоо улс төрчдөө уриалмаар санагддаг. Монгол дахь эмэгтэйчүүдийн эрхийг харахад эдийн засгийн эрх зүйн баталгааг нь илүү хангах тал дээр эрчимтэй ажиллах шаардлагатай байна. Бид улс төрийн манлайлал байд юм уу, шийдвэр гаргах түвшинд манлайллыг ярина гэдэг нь өөрөө эмэгтэйчүүд чимээгүй хөдөлмөр эрхлэлт буюу эрэгтэйчүүдтэй харьцуулах 3 дахин илүү ачаалтайгаар ямар нэгэн хөс төлбөргүй ажил хийж яадаг. Нөгөө асархуун эдийн засаг гэж ярьдаг тийм үр хүүхдүүд аав ээжүүдээ ах эгч нараа асраад за гэрийн ажил гэдэг юм уу те энэ маань өөрөө эмэгтэйчүүдэд давхар чимээг өгөх нуруунд дээр начаа болдог учраас хэрвээ нийгэмдээ идэвхтэй оролцоотой бай гэх юм бол энэ одоо ачааг нь багасгадаг. Эсвэл энэ ачааг нь үнэлдэг байд юм уу те ийм одоо механизм руу орох. За мөн бизнес эрхлэх байд юм уу эдийн засгийн эрхчлөөг нь хангах асуудал бол маш чухал байгаа гэдгийг бол The forum brought together over 160 participants, including mid-level representatives from ministries and agencies, AMEG governors' offices, civil society leaders, as well as women from herder communities and small and medium-sized enterprises. The forum highlighted key issues including strengthening women's leadership in the civil service, advancing gender-responsive policies, and improving the accessibility and inclusiveness of public services.